Гэтэ та нар энэ зургийг харж байна уу? Ирээдүйн хүний амьдрал ийм болно гэсэн үг үү? 2109 оны ирээдүйн хүн зураг сэлгээсэн гэхээр тэгэхээр энэ хүн чи яг үүндээ өнгөрснөөс ирээдүл байрсан гэсэн үг шүү дээ. Ямар ч газарт бүртгүүлгүй энэ хүн яг үүндээ хэн байж болох вэ? Хамгийн амар тухайн хүн 1932 онд төрсөн гэсэн бичиг баримтайсэн шүү дээ. Яа гэхдээ бүр ингээд амар юг болчлоо. Би яарсачлаа. Альберт Эйнштейн нэг харьцангуй онолыг баталсан байдаг. Тэр нь юу вэ гэхээр хурдтай явдаг хүн дээр цаг хугацаа илүү удаан өнгөрдөг гэж үздэг. Энгийнээр хэлэх юм бол онгоцоор нисэж байгаа хүний цаг газар дээр зогсож байгаа хүний цагаас бага зэрэг хоцорно гэсэн үг. Эрдэмтэд үүнийг батлахын тулд нэг цагийг онгоцон дотор нөгөө цагийг газар дээр үлдээхэд газрын цаг бага зэрэг төрүүлж явсныг анзаарсан. Тэгэхээр цаг хугацааг давах боломжтой. Гэхдээ хин нэгэн үнэхээр үүнийг хийж чадсан уу? За hi guys, Темковын дараагийн эмчилгээнд автоморил. За энэ удаагийн дугаарда би та бүхэнд юу бэлдсэн бэ гэхээр Time Traveler гэж нэрлэгддэг. Цаг хугацаагаар аялж цаг хугацааг давсан гэх одоо 7 бодит тэр түүхийг ярьж өгөх бэлдсэн байна. За энэхүү баримтууд болохоор үнэхээр одоо ийм байх боломжтой юм уу гэмээр одоо миний одоо тархийг бол үнэхээр салгаж чадсан. Та бүхэн ч бас сонирхолтой нэгэн дугаар хүрэх болов уу гэсэн бол итгэл төрж байна. За тэгээд хамтдаа шинжлэх ухааны жинхэнэ үннийг мэдцгээе. Та бичлэгээс өмнө лайк дараагүй сабаа дарж дэмжиж битэн мартаарай. Намайг үздэг хүмүүстээ 75% нь ерөөсө сабаа дарахгүй үздэг юм билээ шүү. Тад минь лайк дарж сабаа дарж үзэхээ битэн мартаарай. Замтай бичлэгэндээ орцгоё. Сэрнэс манайхан таад минь 5 минутын дотор 5 ката болныг үлдээх үү. Богд банк энэ 5 сарын 1-ээс найзан өрөх хурамшууллын аяна дахин эхлүүлж байгаа юм байна. Та Богд банкын харилцагч болоод найзан өрөх юм бол өрсөн хэрэглэгч 5,000, өргөцсөн найз байдал 5,000 төгрөгийн мөнгөн дүнгийн урамшуул лансруу авах боломжтой байлаа шүү. Та Богд банкын аппликейшн татаж аваад найзан урагцсан дараа та өөрийнхөө урилгын кодыг найз руугаа явуулах боломжтой. Ингэсээр таны кодоор бүртгүүлсэн таны найз Богд банкны харилцагч болсноор таны урамшууллын 5,000 төгрөг тэр дороо орж ирэх болно. Харин урагцсан найз нь болохоор 5 удаа 5,000 төгрөгөөс дээш гүйлгээ хийх юм бол орж ирэх юм билээ шүү. Нэг хүн болохоор хэдэн ч хүн урих боломжтой. Борооноос өөрийнхөө урилгын кодоо үлдээч. Та анх удаа бүртгүүлж байгаа бол энэ урилгын кодоор 5,000 төгрөгтэй болоорой. Бас нэг зүйлийг нэмжлэхэд банкнд очиж одоо цаг алдалгүйгээр онлайнаар бүртгүүлж байгаа учраас 3-аас 5 минут бол зарцуулах юм билээ шүү. Урамшуул дуусаас өмнө та энэхүү бичлэгийг 18 хүрсэн аав ээж ах эгч рүүгээ явуулаарай. За тэгэхээр ихний баримт 2006 оны 4 сард Украины Киев гэдэг хотод нэгэн нэр болохоор одоо тэнцсэн одоо гудмаар явж исэн байна. Харах юм бол хуучин загвар одоо хувцастай, хөзөндөө ретро камертай, царай нь болохоор ухаан балардсан юм шиг царайтай байсан. Тэр хэсэг гудамжаар одоо тэнэж явж байхдаа 2 цагдаатай бол мөргөлдсөн юм байна. Сандарсан байдалтай одоо тэдрээс зам асуухад тухайн хүний хэлж байгаа газар ногт байхгүйсэн байна. Дараа нь болохоор тэрээ толгой эргүүлэн бол асуулт тавьсан байна. Жишээлх нь бол одоо хэдвэр он бэ гэх мэт. Энэ асуултыг болохоор дахин одоо асуусан учраас цагдаа нарын дургуутсал хөдлөөд түүнийг тэр доор нь баримжилсан байна. Цагдаагийн хэсэгт болохоор мөрдөн байцаалт эхэлсэн. Тэр болохоор өөрийгөө Сергей Пономарко гэж бол танилцуулсан байна. Түүний дараа айхтар үг хэлсэн юм байна. Би 1958 оноос ирсэн гэж. Цагдаа нар мэдээж бол итгээгүй гисэж яасан бэ гэхээр тэрээр үнэмлэхээ гаргаад ирсэн чинь бүх зүйл оронгоор ирэх гэсэн байна. Үнэмлэхтэр нь болохоор зөвлөлт холбоот улсын тэмдэг байсан. Гэтэл Украин болохоор 1991 оноос хойш 15 жилийн өмнөөс одоо зөвлөлтөөс тусгаарлагдсан байсан байна. Сэргээ болохоор 30 наснаас дээш насгүй мэт бол харагдчихсан. Гэтэл үнэмлэхтэр нь болохоор төрсэн он нь 1932 он байсан. Сэргийгээс байдлаар бол асуухад тэрээр бол ингэж тайлбар өгсөн байна. Тэр сүйд бүсгүй Валентина гэдэг охинтойгоо одоо хамт алхаж явсан. Гэтэл тэнгэрт хонх одоо хэлбэртэй хачиргалтай биет нисэж байгааг харсан. Сонирхолтой нь болохоор тэрээр камера гаргаж зургийг дарсан байна. Гэрэлт болохоор нэг жигсаалт болоход тэр өөрийгөө 2006 онд буюу яг одоо байгаа газартаа олж харж байсан гэдэг юм байна. Цагдаа нар үүнийг сонсоод болохоор мэдээж тэр хүний сэтгэл судлаач дээр авчиж өгсөн. Тэнд болохоор доктор Куриков гэдэг нэртэй эмчид түүний одоо камерт юу байгааг шалгахаар гэрэл зургийн мэрэгчлэлтнийг бол дуудсан байна. Мэрэгчлэлтэн камерыг үүсгэхэд камер нь үнэхээр хуучны үеийн камер байсан байна. Дотор нь байсан ботоо хайлс нь болохоор 1970 онд үйлдвэрлэлээс бол хасагдсан төрөл байсан байна. Гэтэл яасан бэ гэхээр тухайн хүний камерны хайлс нь болохоор үнэхээр цоо шинээр хിവэрэ байсан байна. Тэгэд болоогүй хальсыг боловсруулж зургийг нь үүсгэхэд бүгдээрийнх нь амьсгалтгүй ингээ боогдсон юм шиг мэдрэмж төрж исэн гэнэ. Юу вэ гэхээр тухайн үеийн зургнууд нь болохоор бүгдээрээ 1950-ад оны Киев гэдэг хотын зургнууд байсан юм байна. Нэг зураг дээр болохоор Сергей өөрөө одоо яг баримтлагдах үеийн хувцастайгаа, нөгөө зурган дээр нь болохоор залуу эмэгтэй, 3 дахь зурган дээр нь болохоор тэр алдартай хонхны зураг байсан юм байна. Эмчнэр болохоор тэдгээр зургнуудыг одоо ширээн дээр тавингуудлаа эдрийг тайлбарлаач гэж бол хэлсэн байна. Сэргээ болохоор зүгээр тэдгээр зургуудыг харж агаад за тэгэхээр би чамд хэлсэн биз дээ гэсэн хариулт өгсөн байна. Үүнээс илүү одоо юу ч сонсож гаргаж чадахгүй байсан учраас яасан бэ гэхээр эмч түүний өрөөнд буцаагаад бол хийлгсэн. Тэсэж яасан бэ гэхээр Сергей хизээч одоо босож олдоогүй юм байна.
CCTV-гийн бичлэгнээс үзсэн чинь тэр хүн болохоор өрөөндөө ол яг орж байгаа бичлэг нь байсан. Гэхдээ хаалгаа олоо дахиж онгоолгоогүй. Тухайн өрөө нь болохоор төмөр одоо сараажилсан цонхтой байсан. Хүн бараг гарах боломжгүй байх үед яасан бэ гэхээр шалгалт хийх үед тэр өрөө нь хоосон байсан юм байна. Цагдаа нар тухайн үед яасан бэ гэхээр алга болсон хүмүүсүүдийн одоо мөрдөн байцаалт руу орсон. Тэгээд зөвлөлтийн үеийн архивыг шалгахад яасан бэ гэхээр үнэхээр сэргээ одоо Пономарко гэдэг нэртэй хүн Украинд бол амьдарч байсан гэдэг нь нотлогдсон. Тэр болохоор 1960 онд алга болсон гэж бүртгүүлж байсан юм байна. Йоо, бүр би харцаачлаа. Та нар тэгж гэнэ үү? Яа, ямар их. Тэгэж яасан бэхээр жоохон ч гэсэн зурж байгаа ч гэсэндээ тухайн цаг мөч бүгд таарж байгаа нь болохоор тухайн үеийн хүмүүстэй үзэл санааг бүр үнэхээр хоёр хуваасан юм байна. Дараа нь болохоор сэргээгийн яриадс одоо тухайн Валентина гэх хүнийг бол хайж эхэлсэн байна. Хэдэн оны хайсны эцэст болохоор жинхэнэ Валентиныг бол олж тогтоосон. Хаалга нэгтгэхэд болохоор тухайн хүн 70 настай мэт бол харагдаж байсан юм байна. Тэрээр болохоор ингэж ярьж байсан юм байна. Сэргээ болохоор 1958 онд үнэхээр алга болсон. Гэвч хэдэн оны дараа буцаж ирээд одоо ирээдүг харсан гэж бол ярьсан юм байна. Тэгээд сэргээ болохоор нутагтаа үнэхээр алдартай хүн болсон. Тэр ирээдүйн технологийн тухай бол ярьж байсан юм байна. Гэвч тэр болохоор үүрд үлдээгүй 1970 оны үед болохоор дахин алга болж хизээж эргэж ирээгүй юм байна. Валентин болохоор мөрдөгчдөд одоо шинэ зураг үзүүлсэн чинь нэг зураг нь үнэхээр гайхалтай байсан юм байна. Сэргээ 2050 оны Киев хотод зогсож байгаа зураг нь байсан юм байна. Хотын одоо профайл хит нарийн одоо өндөр барилгууд бүхий одоогийн Киевигээс бол үнэхээр хол тасарсан дэвшилттэй байсан юм байна. Сэргээ болохоор буцаж эргэж ирээгүй, магадгүй тэр 100 жил эсвэл мянган жилийн цаана амьдарч байгаа гэсэн бол хүмүүстэй яриа өрнөсөр байгаа юм байна. Энэ түүх нь болохоор Украинд бол маш алдартай болж Чукай хэмээх одоо тус улсын ТV нэвтрүүлэгт хүртэл орсон юм байна. Яа, гэхдээ үнэхээр би харцаачлаа. Та нар тэгж гэнэ үү? Тэгэхээр энэ хүн чи яг үүндээ өнгөрснөөс ирээдүл байсан гэсэн үг шүү дээ. Хамгийн амар тухайн хүн 1932 онд төрсөн гэсэн бичиг баримтайсэн шүү дээ. Тэгээ зөксгөө 2050 онд даруулж байсан зураг нь хүртэл ингээ олцсон гэхээр яг үндэ цаг хугацаар аялах үнэхээр боломжтой юм шүү. Тэгээ болоогүй guys, тухайн одоо өнгөрснөөс ирсэн тэр хүний одоо хайж байгаа Валентина гэх хүн манай цаг хугацаанд дээр амьдраад тухайн хүнийг таньсан гэж боддоо. Яа, ихтэй бүр ингээд амар юу болчлоо. Би яарсачлаа. Энэ одоо юу л вэ? За тэгэхээр хоёр дахь баримт. Та хэд минь цаг хугацааны нүхэнд гацуу нийтлэр сонсч байсан уу? 1935 онд болохоор дайнд эгдэхийн өмнөх одоо Английн агаарын цэргийн хүчний Air Marshal Sir Robert Victor Goddard ердийн нисгэгч бол хийж байсан юм байна. Тэр Шотланд улсаас Английн Andover хотод одоо байрлах бааз руу бол нисэж явж байсан юм байна. Замдаа Дрем хэмээх одоо хуучин нисэх баазын дээгүүр бол өнгөрч байсан. Энэ бааз нь олон жилийн өмнө хаягдсан газар тариалангийн талбай болж хувирсан байсан. Goddard болохоор доош харахтаа гинтийн одоо шуурга ирж байгааг бол тэр анзаарсан байна. Гэхдээ тэр нь ердийн шуурга бол байгаагүй. Үйлс нь болохоор бор шар өнгөтэй байсан. Дотрос нь болохоор ягаан салхи хүлээж байсан юм байна. Агшин зуурын дотор болохоор Goddard онгоцныхоо хяналтыг алдаад шууд үйлс рүү бол унаж өргсөн байна. Тэр үйлсийн дундуур унаж унсаар байсан ч ёроол нь бол байсангүй. Эцэст нь тэр сандарч хөлсөө туслуулан одоо гарч ирсэн ч ямар тач амьд үлдсэн байна. Дээд тэр болохоор онгоцоо дахин хяналтанд оруулж нисэх баазыг харахад хаягдсан газар тариалангийн талбайн оронд бүрэн ажиллаж буй сэргийн нисэх одоо бааз болчихсон байсан юм байна. Олон ажилчид болохоор хачин загварын онгоцнууд угсарч байсан юм байна. Эдгээр онгоцнууд нь болохоор шар өнгөтэй одоо өөрийнх нь мэддэг одоо онгоцноос шал өөр өнгөтэй байсан юм байна. Нисгчт нь болохоор цэнхэр өнгөний формтой байсан юм байна. Гэхдээ өөрийнх нь цаг хугацааны форм нь болохоор одоо бор өнгөтэй байсан юм байна. Тэр болохоор өөрийгөө хэрэг хол явсан, хаана явж байгаа бол мэдэж чадахгүй байсан. Тэгэж ясан бэхээр тэр дахин хүчтэй шууганд өртөөд одоо үүлэнд бол баригдсан байна. Үүлнээс гарч ирэхэд болохоор бүх юм нь хэвэндээ орчихсон. Тэр болохоор яарын гэр бүл рүүгээ бол хүрсэн. Goddard болохоор энэ түүхээ бол хүн болгонд ярьсан. Тэгээд хүмүүс болохоор түүний түүхийг одоо хошигнож одоо ойлгож хүлээж авч ирсэн тухай үед. Гэтэл ясан бэхээр 1939 онд буюу 4 жилийн дараа үнэхээр гайхалтай зүйл болсон юм байна. Дремийн ойролцоох нисэх бааз дахин нээгдэж тэр төдийгүй түүний RAF одоо онгоцууд нь шар өнгөөр тухай бодогдож эхэлсэн. Нисгчт нь болохоор цэнхэр өнгөний хувцас өмсөж эхэлсэн байна. Энэ явдлын дараа Goddard 1935 онд харсан бүх зүйл нь яг үндэ бодитоор хэрэгжиж эхэлсэн байна. Нисгчт нь болохоор өөрийгөө би time slept буюу одоо цаг хугацааны нүхэнд оршихсан байсан гэж бол тайлбар өгсөн байна. Энэ нь болохоор огторгуун цаг хугацааны нэгэн жижиг гажиг бөгөөд хүнийг өөр он сар руу шилжүүлэх боломжтой гэдэг юм байна. Зарим нь болохоор тэр зүгээнийг солиорсон эсвэл анхаарал татахын тулд зохиосон гэж бол хэлдэг. Гэвч хүмүүст нэг санах ёстой зүйл нь юу гэсэн бэ гэхээр энэ хүн бол Английн Air Marshal байсан. Цэргийн өндөр албан тушаалтай олонний хүндэтгэлийг хүлээсэн хүн байсан. Тим хүн яг үндэ ийм одоо хачин үлгэр зохиогоод ярих боломжтой гэж өгдөг бол хүмүүсийн тархинд бол нэгэн одоо том сегмент хүргэж ирсэн юм байна. Хамгийн чухал нь болохоор түүний харсан бүх зүйл нь хожим үнэхээр үнэн болсон. Энэ зүгээний санамсгүй тохиол байх боломжгүй зүйл бол байсан. Goddard болохоор амьд байх бүх хугацаанд болохоор time travel-д бол итгэлсэн хэвээр байсан байна. Тэр энэ сэдвэр хүртэл ном бичиж бол үлдээсэн байна. Яг гэхдээ энэ хүний ирээдүйг дамж харсан бүх зүйл нь ирээдүйд бий болсон гэдэг ч одоо юу гэсэн үг юм бэ?
Хэлсэн зүйл нь давхцсан гэхэд бүгдээрээ ингэж 100% таарах боломжтой юу? Гэтэ байгалийн үзэгдлээр дамжуулаад ирээдүйн ингээ аялж байгаа тиймэрхүү кинонд байгаад байдаг шүү дээ. Яг үндэ тэр кино чи энэ бодит баримтаас сэтгүүлж кино хийсэн юм шүү. Таад маань энэ хүү цаг хугацаанд нөхөнд орох юм бол ямар онд очих хүсэж байна? Доор комменттэй бичүүлдэгээрэй. За тэгэхээр дараагийн хүн YouTube дээр нэгэн нэвтрүүлэг дээр өөрөө 3000 оноос ирсэн гэх нэртэй хүн гарч ирж байсан тохиол бас байдаг юм байна. 2014 онд болохоор YouTube-ийн нэгэн ярилцлаган дээр Zega Vertov хэмээх нэр нуусан гайхалтай мэдээлэл бол хийжсэн байна. Тэр болохоор өөрийгөө 30 дугаар зууны хүн буюу 3000 оноос ирсэн гэж бол хэлсэн. Төвний хэлсэн үг нь болохоор би одоохондоо нуугдаж амьдарч байна. Учир нь миний ирсэн үеийн хүмүүс болохоор түүхэн үеийн хүмүүстэй харилцаж зөвшөөрдөггүй гэж хэлсэн байна. Тэр болохоор өөрийн царайг ярилцлагын үрээр нуухыг гуйсан байна. Учир нь Time Authority хэмээх хүчрэг байгууллага түүнийг олж барих гэж байсан юм байна. Тэр Time Authority талаар тайлбар өгсөн. Тэд болохоор цаг хугацааны харуулууд Time Traveler-ууд түүхийг өөрчлөхгүй байх ёстой гэж бол үздэг юм байна. Хэрв чи дүрмийг зөрчвөл тэд чиний ойл санамжийг арчин эсвэл чамайг өөрт хорж чиний оронд колон илгээдэг гэсэн тайлбар өгсөн юм байна. Энэ үнэн бол Vertov үнэхээр эрсдэлтэй зүйл хийж энэ ярилцлаганд бол орсон юм байна. Гэхдээ яагаад ингэж эрсдэл гаргасан бэ гэдэг талаар тайлбар асуусан чинь тэр болохоор өөрийгөө анхаарал өгөх гэж бол ирсэн гэж бол хэлсэн юм байна. Та нарын хүүхдүүд ач зээнээр үнэхээр аимшигтай зүйлсийг үзэх болно гэж бол хэлсэн. Ойрын ирээдүйд нийгэм нурж унана, мөнгө гэдэг зүйл арчин алга болно гэж бол тайлбарлсан байна. Гэхдээ тэр болохоор сүүлд нь нэг найдвар өгсөн. Тэр нь болохоор хэдэн жилийн дараа хүн төрөлхтөн дахин босож хязгааргүй эрчим хүчийг ашиглаж сурна бид амьдрах болно гэсэн тайлбар өгсөн байна. Ярьслага авч ирсэн хүн болохоор мэдээж итгээгүй. Баримт нотлох баримт бол байгаагүй байсан өөрт нь. Хэрв чи 1000 жилийн ирээдүйгээс ирсэн бол ядаж ямар нэгэн зүйл авчирна үстэй гэж бол хэлсэн чинь тухайн хүн болохоор уурлаад бусад гарч явсан байна. Хүмүүс энэхүү YouTube дээр их нэвтрүүлгийг үзээд таамагласан зүйл нь юу вэ гэхээр нэг бол цаг хугацааны машиндаа суугаад өөрийнхөө төрлөх цаг хугацаанд бол очисон. Эсвэл Time Authority-гийн хүмүүст баригдаад явсан гэсэн тайлбартай байгаа хэвээр байгаа юм байна. Тэр хүн дахиж хизээж харагдаагүй хүмүүс эрэл хайгуул хийсэн боловч олдоогүй бүр түүний цогцсон хүртэл бол гарч ирээгүй хэвээр байгаа юм байна. Гэтэ ирээдүгээс ирсэн гэх хүнийг бол хайгаад олоогүй бүр цогцсон ч олдоогүй гэхээр юу гэсэн үг юм бэ? Яг үндэ цаг хугацааг дамж анхааруулга өгчөж явсан гэсэн үг үү? Бүр үнэхээр сонирхолтой. За тэгэхээр дөрөв дэх баримт. За Common-д ороод 20 жилийн дараа сэрсэн түүхийг сонссон хүмүүс бол зөндөө байдаг бах. Тухайн цаг хугацааг хараад үнэхээр гайхширдаг шүү дээ. Гэвч энэ хүн болохоор бараг 2000 жилийн ирээдүйд сэрсэн гэгддэг юм байна. Paul Dinac гэдэг нэртэй хүн болохоор 1884 онд Швейцарт бол төрсэн багш юм байна. Тэр болохоор нэг охинд гүнд урлсан боловч тэр охин болохоор баян хүнтэй гэрлээд Dinac сэтгэлээр унаж эцэст нь унтахын өвчтөй гэж бол онцлогдсон юм байна. Тэр болохоор 1921 онд гүн Common-д орсон байна. Гэвч сэрэгтээ тэр огт өөр газарт байсан юм байна. Хамгийн аимшигтай нь болохоор тэр өөр хүний биет байсан гэж бол хэлсэн юм байна. Тэр өөрийгөө Андре Нортомс хэмээх нэртэй ирээдүйн физикчин бол биет сэрсэн гэж бол хэлсэн. Нортомын дурсамжаар болохоор тэр яг 3906 он буюу 2000 жилийн ирээдүйд сэрсэн гэдгээ ойлгосон юм байна. Тэр болохоор ертөнцид юу болсныг бол харсан. Бидний эрнээс хойш сүрэлт цөмийн дайнд игдсэн. Дараа нь хүн төрлөختөн шинэ дэлхийн засгийн газар доор нь бол нэгдсэн. Гадны сүнслэг оршихуунууд дэлхий дээр ирж хүмүүст гэгээр л авчирсан. Хүмүүс өртөө 2 жил ажиллаад тэтгэвртэй гардаг болсон гэж бол тайлбарлсан юм байна. Тэгэд болоогүй 3906 оны дэлхий бол жинхэнэ диважин гэж бол хэлсэн юм байна. Гэтэл нэг өдөр Dinac генет сэрсэн буцаад 1922 онд тэгэд болоогүй хүмүүс болохоор 2 том асуудал дагуулж байгаа юм байна энэ хүүх. Нэгтгэн болохоор Dinac гэдэг хүн жинхнээсээ амьдарч байсан гэх нотлох баримт олдоогүй юм байна. Швейцарт грект ч ямар ч бүртгэл бол олдоогүй юм байна. Хоёрт нь болохоор хүмүүс бол интернетээр хайгаад Dinac гэж андуурж байгаа тэр зураг нь болохоор Шинэ Зеландын нэгэн алуурчны зураг байсан юм байна. Гэхдээ маш сонин те. Ямар ч газарт бүртгэлгүй энэ хүн яг үндэ хэн байж болох вэ? Тэгвэл ирээдүйд цөмийн дайнд игднэ гэдэг ирээдүгээс харсан гэдэг чинь одоо ч хүртэл цөмийн зэвсэг үйлдвэрлэж байгаа орны зөндөө байгаа шүү дээ. Тэгээ хоорондоо бараг л байлдах төхөх нь холгүй байгаа. Гэтэл энэ хүний харсан зүйл нь яг үндэ ирээдүйд болох зүйл байв яах вэ? Бас эвгүй юм те. За тэгэхээр тавтах баримт 2018 онд болохоор YouTube дээр Александр Смит гэдэг нэртэй ирэх гарч ирсэн байна. Тэр болохоор хэлэхдээ би 1981 онд буюу Америкийн нэгдсэн улсын тагнуулын газраас бол даалгавар аваад 2118 он руу аялсан гэж бол хэлсэн байна. Бусаж ирэхэд тагнуулын газар болохоор намайг олж барих гэж олон жил бол мушгсан гэж бол тайлбарласан байна. Тэр нотлох баримт болгож халаасаасаа бүдэг зураг гаргаж тавьсан байна. Энэ зураг нь болохоор 2118 оны хотын дүр зураг гэж бол тайлбарласан байна. Тэгэд болоогүй цаг хугацааг давхад зураг хязгаарч цэвэр гарах боломжгүй. Энэ нь технологийн нэгэн онцлог гэж бол өөрөө тайлбарласан байна. Энэхүү нэвтрүүлгийг үзсэн бүх хүмүүс бол шоконд орсон юм байна. Тэгээд болоогүй бас нэг сонин зүйл нь юу вэ гэхээр тухайн хүн болохоор царайгаа бол маск шиг бодчихсан байсан юм байна. Энэхүү хүний ярьж байгаа түүх нь болохоор хүмүүст хоёр талцсан. Энэ хүн үнэхээр хүмүүстийн тархийг угааж ийн гэж тайлбарласан. Нөгөө тал нь болохоор энэ хүн үнэхээр ирээдүйгээс ирсэн байна гэж бол тайлбарласан байна. Тэгэд болоогүй ирээдүйн хүмүүстийн царай ийм болох болов гэдэг бол бас нэг сонирм таамаг дэвшигдсэн байна. Гэхдээ та нар энэ зургийг харж байна уу? Ирээдүйн хүний амьдрал ийм болно гэсэн үг үү?
За тэгэхээр сүүлийн 6 дахь баримт. За 1984 онд Английн жижиг тосгонд болсон юм байна. Багш Кен Вебстер хуучин байшинд нүүсний дараа хачирхалтай юмс болж гэлсэн байна. Шалан дээр болон ханан дээр 6 хуруутай хүний мөр олдсон. Янз бүрийн өрөөнд гинтийн хүйтэн орон зайнууд бол үүссэн. Муурны хоолны лазерууд нь болохоор нэгийг нөгөөхнийхэн дээр пирамид хэлбэртэй өөрчилсөн байсан байна. Гэвч хамгийн хацралтай зүйл нь дараа нь болсон юм байна. Кен сургуулиасаа тэр үеийн шинэ компьютер гэрлүүг авчирсан байна. Асаахад дэлгэцэн дээр гинтийн текст гачирсан. Тэр нь болохоор хуучин англи аялгаутай бичигдсэн байсан юм байна. Зурвсан дээр нь болохоор чи миний байшин хулгайлчихсан гэж бол бичигдсэн байна. Гарын үсэр нь болохоор LW гэсэн бол байсан. Кен эхэндээ үүнийг хошигнол гэж бодсон боловч 1984 онд интернет бараг байхгүй байсан. Нэг сонирхолтой зүйл хүмүүс төрсний үг гэхээр энэ зураг сэтгүүл яаж илгээсэн болоо гэдэг бол бодол байсан юм байна. Кен хариу зүрээс бичсэн тэгсэж нь буцан хариу ирсэн юм байна. LW өөрийгөө Лукас гэж бол танилцуулсан. Тэр болохоор 1500-аад оны үед нэгэн нутагт амьдарч байсан хүн гэж бол өөрийгөө хэлсэн юм байна. Лукас болохоор байшингийнхаа жинхэнэ эзэн нь бүх хачин юмыг тэр дундаа 6 хуруутай мөр, хүйтэн орон зай, муурны лазны пирамид энэ бүх зүйлийг болохоор Лукас өөрийн Кений анхаарлыг татах гэж хийсэн зүйл гэж бол хэлсэн юм байна. Гэхдээ хэрхэн 1500-аад оны хүн 1984 оны компьютертэй харьцаж байгаа болоо гэдэг асуулт төрөх болон тэсэжин Лукас болохоор тайлбарлсан. 2109 оноос ирсэн цаг хугацаар аялагч нэгэн хүн надад ярилцаж надад гэрлийн автортай нэгэн зүйлийг өгсөн түүгээр би чамтай ингээд ярилцаж байна гэж бол хэлсэн байна. Тэр гэрлийн автор гэдэг нь болохоор одоогийн бидний компьютер. Гэтэл нэг өдөр болохоор Лукас хэлсэн зүйл нь болохоор үнэндээ миний жинхэнэ нэр Лукас биш. Би Томас гэдэг нэртэй 2109 оны хүн над дээр нэрийг нуу гэж бол хэлсэн гэж бол тайлбарсан байна. Дараа нь компьютерт болохоор 2109 оны хүн буюу ирээдүгээс ирсэн хүн зурсан 3 дахь читгэе дээр бол орж ирсэн байна. Тэр хүн болохоор бид Томасын 2 түүхийг өөрчлөх нэгэн нууц туршилт хийж гинэ гэж бол хэлсэн байна. Гэвч Томас болохоор өөрийнхөө жинхэнэ нэрийг илчлээд бүх зүйлийг сүйтгэх төгчлөө гэж бол хэлсэн байна. Удалгүй Лукас болохоор сүүлийн зураг сэрсэн тэр нь болохоор намайг шулам гэж буруутгаж байна. Найзаараа байсанд баярлаа. Би энэ үеийн талаарх ном бичиж нэг газарт нуун хадгалах болно. Чи нэг л өдөр олох болно гэж бол бичсэн байна. Дараа нь бүх зураас бүх зүйлүүд алга болсон. Тэгээ нэг ч зураас дахиж ирээгүй юм байна. Кенийг ихэндээ хүмүүс болохоор зохиосон гэж бол буруутгасан байна. Гэвч Петер Тренд хэмээх англи хэлний багш зурвсыг шинжилж үзээд 1540-од оны Чешир мужийн жинхэнэ хэллэг байна гэж бол баталсан байна. Тэгэд болоогүй Томсын амлсан тэрхүү ном нь хизээж олдоогүй хэвээр байгаа юм байна. Тэгэхээр яг үндэ 1500-од оны өнгөрсөн үе 2109 оны ирээдүйн хүн зурвас илгээсэн гэхээр ихтэй яг үндэ өөрт нь ямар мэдээж төрсэн бол хэрвээ та хэдэд энэ хүн шиг ирээдүгээс эсвэл өнгөрснөөс зурвас ирэх юм бол та яах вэ? За би л олол нэр үнэхээр скриншот хийгээд хадгалаад зүгээр олон цэцсэн төхөө. Ийгүү. Бүр үнэхээр ийгүү. За тэгээд энэ хүрээд энэхүү сонирхолтой дугаар маань өндөрлөж байна. Та хэд минь таалагдсан болвол бас нэг бодож хоёрыг тунгаалгасан болвол лайкадаар сабатаар дэмжиж бити мартаарай. Дараагийн сонирхолтой ямар өвөрмөс контент үзэх хүсч та хэд минь доор комментс дээр бичүүлтэйгээрэй. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая.